Сайн уу гэж. Сайн уу? Сайн байцгаана уу? Орд ирээ хураачлаа. Манай охин тэнд унтж байна. Өнөөдөр тодоо эрт ирэх юм бол надад энэ өрөө янзлж өгнө гэсэн. Тэгээд тэнд манайх зургтын тавиураа зараад оронд нь юм зургтын юм хөл авсан байгаа. Тэгээд одоо энэ доор ингээд жоохон кабелийн утаснууд маань жоохон хөглөрсөн байна л та. Нэг 50-аар захиалсан байгаа. Тэр маань өнөөдөр ирэн тэгээд өнөөдөр эднүсийгээ бас янзлана. Энийг яг зүгээр түр энд тавьсан тавих газар болтохгүй. Гоо унцаар л байна. Сэцэн охиныг ээж нь унтуулж агаад унтчих хооронд нь нүрэгээс будчих гэсэн чинь унтах шинж байдгүй. Чиш өдөгчд рүү хараач. Тэр ингээл өглөөнөөс хойш ингээл зурлцаар цаг 2 цаг болчихлоо миний охин. Өнөөдөр мейкап өмсгөө үсийн ингээд савнгаар босгоод тэгээ өрөөсөө урд хэсэг нь бодоогүй зөвхөн сүүл хэсэг бодож өгсөн байгаа. Тэгээд уруулаа энэ уруулын модгаар ингээд баг зэргийн тод өнгөөр ингээд бодчихлаа. Тэгээ миний нөгөө өглөө хэлсэн чинь нүдэн дээр өвдөг гарсан гэдэг инглинүүдэн дээр
одоохондоо гүйцэтгэдэг байгаа болохоор би юм нүдээ бол будмааргүй юм. Тэгээд ингээд гарлаа. Охиноо ингээд нөө тэрэггүй авч гарахаар болоод ингэж авч гарахаар болоод тэгээд гадуураа ингээд энэ урт цуваа өмсчлөө. Охиноо ингэж бодоод ингээд ийж таа. Авах юм уу миний охин? Бүр нойрнаас сэрэг айцсан ч бүр уурлаад өөлөөгүй. Өглөөний минь өчтөр би тэгээд охинтойгоо дэлгүүр хэсэж агаад тэгээд гэртээ ирээд амар өлсөн ирээд гээс хоолундаа хийж идээд тэгээд тодоо ажиллаад харж ирээд харж байгаачлан тавилгууд өрөөнийхөө тавилгуудыг найс цааш ингээд сольсон. Тэгээд уул нь энэ өрөө унтны өрөө олно гэж ярьжсэн шүү дээ. Би тэгээд энэ өрөөлөө охиныхоо орыг өөртөө ортоо оруулж ирсэн чинь энэ нөгөө өрөөс арай жижигхэн өрөө болохоор ер нь нэг тийм жоохон давчуу санагтаад буцаагаад орнуудаа тийшээ олоод энэ тавилгуудыг бас ийшээ оруулж ирээ битээр бүр орой ч юм уу шөнийн бүр 12-1 хүртэл гэр дотор тавилгуудаа цөөгөөд тэгээд одоо ингээд нөгөө орой ядраад унтаад өгсөн болохоор юмнуудаа өрсөн анзлаагүй зүр тавилгуудаа оруулаад орчихсон. Өнөөдөр би ингээд одоо юмнуудаа янзлах хэрэгтэй. Тэгээд интернетээс бас би нэг хэдийн юм захиалсан шинээр тэр маань зарим нь өнөөдөр ирсэн байгаа. Зарим нь өнөөдөр ирэх юм уу, маргааш юм гэдэггүй. Ямар ч өнөөдөр юмнууд амжуулж янзлахгүй маргааш би хичээлтэй тэгээд тодоо охинтойгоо хуйлах уулах болохоор зэрэг өнөөдөртөө гэл гэр орноо янзлаад жоохон зэгцэлэхгүй болвол болохгүй. Нэг гэрийн хүн бүр ингэж хоромцлогдчих юм. Уул нь ингэж хоромцлогддог юм га. Ямар сони юм бэ? Би нэр өчтөр нэг юм хөөрхөн тавчиг аваад. Айгу хөөрхөн. Өнгөнөгөө яваад. Гоё харагдаж байгаа зүгээр юу гоё цэвэрхэн ийм гоё шилэн тавиу хай
Энэ ингээд одоо чихэн тавсан нь Хонгол бол миний чихэн тавсан дээр одоо энэ шилэнгээ ингээд дээдлийн батсан дээр шууд ингээд тавьчихсан. Хөлний доор хөглөрөөд байсан утаснуудаа алга болгоцсон. Айгу тийм цэвэрхэн анарч ямар ч утас ингээ хөглөрөхгүй. Тэг яаж шийдсэн бэ гэвэл нэг шийдэд авч юм байхгүй л те. Энэ ингээ зурагтныхаа арт ингээд бүгдийн арзитгтай ингээд кабел интернетийн төхөөрөмжтэй хамт ингээд тогтооцсон байгаа. Тэг тэр доороо залгацсан. Ингээд дээшээ аваад тэгэд энэ нөгөө сэтэг анх худалдаж авахдаа угаасаа дагалдаж ирсэн байхгүй энэ сэтэг. Тэгээд одоо ихтэй яг энийхээ яг учрыг нь олохгүйсэн чинь нөгөө YouTube дээрс бичлэг нь утсан чинь ингэж тогтоодог байсан юм байлээ. Тэгээ ингээд тогтооцсон байгаа. Тэгэд энэ зурагтөл маань ингээд 180 градус ингээд бас зурагт маань ингэж эргэж болно. Ингээд их туршаагаа хараад үзсэн ч болно. Ингээд жоохон далилгасан ч болно. Ингээд 180 градус эрэгдэг. За тэгээд том өрөө маань нэг иймэрхүү. За жижиг өрөөний маань байрлал нэг иймэрхүү болсон байгаа. Уул нөгөө нэг ширээ энэ шургуулга хоёроо энд тавьсан мессежээ цонхондоо нь алуулаад тэгээд дахиад би өөрөө байрлалаа солиод ингээд тавьсан байгаа. Төгөлтөр хуурай энд тавиад тэгээд нэг иймэрхүү болсон.